Сайн байна. Та нартайгаа 3 сарын дараа блогероо уулзж байгаадаа баяртай байна. 3 сар сайхан амарлаа, сайхан завсарлаа, баг 3 сар. Тэгсэн чинь 2 сарын ихээр нөгөө YouTube байхлуулаа 2 жил яваа болсон байлээ. 2 жил. 2 жил YouTube хийсэн байна. Тэгээ 2 жил юм шиг биш. Ерөөсөө хурдан өнгөрсөн. Тэгээд ямар ч байсан энэ хугацаанд төвчээртэй хүлээгээд блогоо бидэрт үнэнч хийвэрэ байгаа хөрхөн үнэнч үзэгч нартай баярлалаа. Зөндөө хүмүүс комент мессеж явуулж байгаа тий. Блогоо үзэлдэ нүд чирэгчлээ гэдэг. Тэгээд ерөнхийдөө эхний блогороо ойр дуулцааг өмчин брэнд мэтгээр сууж агаад зүгээр ерөнхийдөө ягаад ойр алга болсон бэ тий. Ерөнхийдөө юу болж өнгөрөө тухайга ярилцъя гэж бодож байна. Тавч бөгөөд тодорхой. Тэгээд юуны төрөнд блог хийдэг, амьдралаа бид нар үзэгчтэйгээ хуваалцаж нэг гэр бүл шиг байцгаадаг хүмүүсийн хувьд тэгээд ерөнхийдөө том өөрчлөлт гарсан учраас ингээд та нартай тавьчихсан ярих гэж бодож байна. Тэгээд 2020 он маш олон хүмүүст маш хэцүү жил байлаа тий. Тэгээ азар манай гэр бүл 90 сар уул өвчин зовлонгүй 2020 оныг туулсан. 2020 онд брэнд мэт хоёр маань айгүй том шийдвэрийг гаргаж ер нь нүд онгоосон жил байлаа бас. Тэгээд манай хүн ерөнхийдөө маш завгүй байдгийг та нар мэднэ. Энэ жил ерөнхийдөө research жилгээд тэг гэртээ чөлөөтэй бит хоёр хоорондоо олон зүйлийг ярилцаж ерөнхийдөө амьдралаас юу хүсэж юм те юунд итгэдэг тухайга ярилцах цаг их байсан. Энэ зүйл ярьжсэн шүү дээ. Тий. Харин дандаа амар цаггүй юм чинь ерөөсөө ярьж эхлээд тэгээд дараа нь бүр илүү ярий 3 жил миний research жил заатай. Тэгээд ярих боломжтой болсон. Тий. Тэгээд хосуудын бид нар амьдралаас юу хүсэж юм те гэр бүлийн үед юу хүсэж юм юунд итгэдэг тухайга бит хоёр айгүйх ярилцсан. Тэгээд ерөнхийдөө бит хоёрыг нөгөө христийн шашинтай тэр тусмаа нөгөө хожмын гигантуудын сүм буюу мармны сүмд явдаг гэдгийг үзэгчд маань ерөнхийдөө зах цухаас нь мэдж байгаа х тий. Тэгээд бит хоёрын хувьд болохоор ерөнхийдөө шууд хэлчих тий. Мармны сүмээс гарахаар шийдсэн. Манай хүн чинь багасаа л одоо ээж аав нь ийм шашинтай байгаад тэгээд төрөлхийн багасаа л ер нь ээж аваасаа яг л ингээл тий. Мармны шашин гар өсөөл ингээл хүмүүжэл бит хоёр ч гэсэн би болохоор 17 настайдаа сүм дараал тий. Ингээд хоёр бас сүмээр дамжуулж учирж байсан. Мэдээж хэрэг сүмээсээ сайхан тэ зүйлийг сурсан, хоорондоо учирсан, тэ сайхан гэр бүлийн үн цэн юу байдгийг ойлгож авсан. Гэхдээ альва зүйл хоёр талтай сайн зүйлч байдаг, муу зүйлч байдаг. Тэгээ ерөнхийдөө сургаалын заадаг зарчим хилдэг юмнууд нь бит хоёрын үзэл бодолтой сүлдээ нийлхэ байсан. Тэ ялангуяа Америкт амьдрах аяг мэдрэгддэг юм байлээ. Жишээ нь одоо гей хүмүүсийг нүгэлтэй гэдэг ч юм уу тэ. Тэ гомо хүмүүсийг эдрол ингээд нүгэлгээд одоо жишээ нь Америкт сүмд сүмийн гэр бүл төсөж байгаа тийм ижил хүссэн хүүхдүүд өсөр насндаа маш их амиа хорлох хэрэг гардаг. Өөрийгөө нүгэл алдаа гэж бодоод тэгээд маш харамсалтай санагддаг. Яагаад гэвэл өнөөдөр миний хүүхд тийм болсон байвал яах вэ Монголд ч гэсэн одоо энийг ойлгож эхэлж байгаа юм шиг байна. Гэхдээ ерөнхийдөө тиймэрхүү хүмүүсийг гадуурхаал бусдад муухай үйл жишээ боллоо ч юм уу сквалын албаар хүчээр ингээд гажим хийж бусдыг уруу татлаа гэж ойлгоод идэг. Тэгээд бит хоёр гэж боддог байхээр хүн төрөлхийн тэгж төрөөгүй юм бол яах гал нэг хорвоогоос өөрийгөө сондгооруулаад бусдад ад үзэгдэх гээд ингээд хөрх амтан гээ юм шиг дайраад ах юм бэ зүгээр л гоё эрэгтэй хүнийг харилж чаддаг эмэгтэй хүнийг эсрэг хүснээ харилж чаддаг бол тэгээс сайхан нийгэмдээ ингээд нийгэмшил амьдмаар байна шүү дээ тэгэхээр тэрэнд битгаар ерөөсөө санаа нийлдэггүй айрсан хүний үзэл одоо чинь хар арьстай хүмүүс ч юм уу бараан арьстай хүмүүсийг амартай нүгэлтэй хүмүүс учраас цүхэгтэй юм болцсон цагаан арьстай хүмүүс л амар гоё ариун нандан гээл заадаг гэдэг ч юм уу тэр мөрөнтэй ерөөсөө санал нийлэхгүй. Тэгээ ерөөсөө дэлгэрэнгүй ярихгүй ерөнхийдөө нэг юм сошиал нийгэмшлийн байдлаасаа аюу тийм таалагдахгүй болж эхэлсэн. Тэгээ бидгээр цаашлаад сүмийн түүхүүдийг судалсан ер нь сүмийн түүх яаж үүссэн яасан яагаад ер нь анхны сүм маань үүссэн. Сүмийн түүх ерөөсөө миний Bagnas Sorsen's or Shalor тэгээд түүх нь хадис түүх зүгээр хай явж байна сайн байна. Тэгээ уучлаа таадаг уудаах гэж ингээ зүгээр л ерөнхийдөө мэдээж үзэгчдэд маань бас ойлгох гэж байгаа хэцүү байж магадгүй. Яагаад гэвэл юу гэсэн үг гэдэг шашин бол шашин тэгээд юм сүртэй ингэж бодож магадгүй те. Яг хоо шашин мэдээж хэрэг янз бүрийн шашин байдаг. Гэхдээ бүр ингээд нөгөө нэг зүгээр л одоо шашин амьдралын хэсэг биш бүхэл бүтэн амьдралын болгочдаг ерөнхийдөө мормын шашин бол жишээ нь дуудлагаас хийх хэрэгтэй орлогынхаа 11-ийг өгнө гэл тэгэл ерөнхийдөө бүх амьдрал тийм хоёрын бүх амьдрал миний одоо өсвөр наснаас одоо өнөөдрийн хүртэл 10 хэдэн жилийн хугацаанд миний сурсан мэдсэн ойлгосон бүх одоо амьдрал сайнаар нөлөөсөн сөргөөш нөлөөсөн
Тэгээд яг ингээд битгаар өөрсдөө одоо 30 хүрээд арай нэг залуу жоохон хүмүүс биш. Том хүмүүс олоод өөрийн үзэл бодол маань илүү ингээд дийлээд гэдэг юм уу да тий. Ерөнхийдөө заавал шашин дарагдахгүйгээр бид нэр сайн хүмүүс байж болох юм байна. Заавал тий моромны бурхан гэж ганцхан бурхан байхгүй. Харууд ихэд бурхан байгаа. Хүн ерөн зөвлөлийн бол зөвлөн замбуулан тий. Бурханлаг чанар, чөтгөрлөг чанар хүн бүрт байдаг. Тэгээд алийг нь ашиглаж явах нь бидний сонголт тий. Тэгэхээр бусдыг хайраар л бид нар юм хийж ивэл тэрхээд үнэхээр явааж хам гэж байдаг бол тэгээд үйл хийсэн үйлээрээ шүүгтэн тэрнээсээ кофе уугаагүй ч юм уу тий зөв хувцалсан ч гэдэг юм уу. Эсвэл одоо юу гэдэг чинь өдөр болгон бүтээсээ өдөр болгон сүмдээ явсан ариун сүмдэн гэснээрээ яваажинд очих ба штэ. Бусдыг хайрлаж хүлээмжшүүлж чаддаг байх гэдэг зүйл бит хоёрын хувьд маш чухал тий. Хүний хүн гэдгээр нь ойлгож хайрлах гээ хамаагүй өөр арьстай хүн байх нь хамаагүй. Ялангуяа бит хоёр өөр арьстай хүмүүс хоорондоо суусан тэгээд айгуу. Би яа. Үзэгддэг тий. Тэгээд жишээ дээр үед тэгээд түүхийн судалгаар ингээд хоёр өөр арьстай хүн хоорондоо суусан бол бараг өөрсдөө хүүхдүүдтэйгээ алчих юм бол тий бурхан дуучлагдана гэдэг ч юм уу. Тий, яасан бүр тончномон бид хоёр гэлж болохгүй байсан. Бид хоёрыг алах байсан. Тий. Тэр мэрийг анх олж мэдээ битгаар амар шокнд ороод ерөнхийдөө хөөх яг л бидний бодоод байдаг юм зүйл биш вэ. Тэгээд яг өнөөдөр ингээд хоргүй байгаа даа мó гэхээр бас ингээд харахад мэдээж их сайн байгаа мөртлөө чимээгүй харалдаг юм зөндөө байна тий. Төгс байх хэвээр, тийм байх хэвээр, жинх хэвээр, ингүүл чи аврагдана. Ийм юм байвал чи ингэн гэсэн дандаа нэг тийм жинх хэвээр гэсэн юмнууд агиох байдаг тий. Тий. Тэр уусаа swimming shoot сайн хүмүүс. Тий. Swimming shoot маш сайн хүмүүс. There's a be in Mormonism raised in border Tucson the border сүмийн хүмүүсээ муулж байгаа юм биш. Тий. Хүмүүс би ийм сайнис сурсан юмсыг ерөөсөө мэдээгүй. Тэгээ одоо мэдж аваад амар шокнд орсон. Тэгээ амар хэцүү. Тэгвэл ерөөсөө сүмийн шүнийг бородохгүй. Сүмийн шүнийг бородохгүй. Тэр начиг ерөөсөө мэдгүй. Зөвхөн сүм юудадгийг мэдэн харин сүм амар олон юмсыг нотог. Тэгээд тэрийг мэдж аваад амар надад хэцүү санагдсан. Honestly, өсөм өөрөө тийм нэг агт заадаг шудраг авах хэрэгтэй. Бусад айгуу тийм одоо бүх юм нууж тийм нууцлаг байхсгүй гэсэн мөртлөө сүмийн өдөр тагч нар өөрсдөө айгуу тийм байдаг. Ерөнхийдөө сүмийн систем нь жоохон broken тий. Одоо нэг бусдыг айгуу тийм жоохон удирдах гад ингээд бүх хүмүүсийг нэг хүн шиг ингээд хэвэн цутгах гад тий ингээд they try to mold everybody same way. Тэ ингээ хайрцагчдаг тий. Тэрийн хамгийн хэцүү зүйл нь брендинг гэр бүлд нь хэлэх байсан. Тэ. Яа хэцүү байсан. Яасан нэг захаа бичсэн. Би edged бичсэн. Яг тэрс миний edged нэг сонсох хамгийн хэцүү гэр бүл болсон. Тэгээд зөвл бичээд явуулаад гараараа захиалж явуулаад тэгээд мэдж авахтаа тэд нэр ерөөсөө миний аавч хоёр ерөөсөө надад ирэхгүй аав нэг өдрийн турш ирэхгүй тэгээд жоохон ирж эхэлсэн зөвл хайртай гэж хэлсэн харин ээж ерөөсөө 2-3 хоногийн турш тийм тэгээд надад амар мом мессеж бичсэн танд яваа тамроо явна. Чи хүүхдүүдийг тамроо явуулсан ч юм уу тиймэрхүү. Тэгээ би нэг пост оруулаад яг тухайн үед нөгөө ээж аав ингээл та хаад ээж аав биш аав гайгүйс. Ээжтэй одоо ингээд та нар Брендон чи миний хүүхдээс хаалаа би чиний хүүхдүүдээс хаалаа нөгөө танаад өч номлол байсан чи жидэгтэй нөгөө сүмэс гарч байгаа гэдэг хэлсэн шүү дээ. Гэт ч юм ингээд give гэнт зүгээр л бит хоёр яаж өөрчлөгдөөгүй яг бит хоёр хിവэрэ тэгсэн мөртлөө зүгээр шашиндаа итгэхэ болчлоо гингүүд шууд бит хоёрыг ингээд бүлхээлтэй үгүйсгээл ингээд нөгөө бит хоёр одоо тэгвэл бидраас хаалгаа гэхтэн бит хоёрт амар хүн цохилт болоо. Тэр хүний зовлон нь амар үнэн тий. Уйлж гин шаналж гин заримдаа ингээд шаналсандаа болоо бит хоёр Брендон чи бараг хүцэн байсан бол арай дээр явах байсан гэдэг ч юм уу тий. Чи ингээд тэр үгсэн бид нэг
Тий. Тэгээд бид хоёроос амар шаналж өгч байгаа байхгүй тий. Амар хэцүү. Ингээд бид хоёрын ойлгоод байгаа амийг ойлгочдаг ч болоосаа. Тэгэхээр бид нарын хүүхдүүдийг алах байна. Алах юм ингэж заадаг хүүхэд 8 настай болохдоо баптизм хийж болно. Тэгээ түүнээс өмнө өгөх юм бол шууд гэмнүүлгээр тэнгэр явдаг. Тийм бурхантай хамт амьдардаг юм билээ. Тийм. Тэгвэл манай хүүхдүүд яг 8 наснд хүрээгүй юм чинь ээж амар галзуу болоод бид нарын хүүхдүүдийг алах юм уу? Тиймэрхүү амар итгэдэг. Уусаа тийм юм ерөөсө болоогүй тэр тэгж хэлээгүй харин бид нэр тэгж айсан шүү дээ. Тэгээд тухайн хатан ээж аваагаа буруутгах гэж хэлэхгүй байна. Нэг юм зүгээр л амар аюултай, иймэрхүү шашин ингээд мэдээж яриг харагдахтаа амар аюулгүй гоё харагддаг ч гэсэн шашнаасаа гарахаар хүмүүсийг ингэж амар нөгөө үйлдэл хийлэгдэг. Тэгээ энэ шашны итгэл хүнийг бүр амар тиймэрхүү юмсыг ерөөсөө хүмүүс тэгсэн. Ерөөсөө манай ээж тэгээгүй харин тэгсэн хүмүүс байдаг. Тэгээд хүмүүсийн итгэл тийм амар хүчтэй байж чадна. Тэгээд тэр итгэл үнэн байвал тэр бурхнаас ирж байгаа юу гэж хэлдэг. Үнэн биш байвал амар хүнийг авч тийм. Тэгээд нөгөө би ээжтэй хэлсэн байхгүй нөгөө амар хэцүү санагдал ээжтэйгээ ярилцаал. Миний хувьд бол арай гоё ээж аав маань мэдээж яриг мамарны шашинг намайг л гээд хүнлээд идэг болохоос нэг дэмжиж мэмждэг бас биш. Тэгээд яг ингээл ярьсан чи ээж авин тэгсэн хөөх ингээд өөрийнх нь ховийн үзэл бодол нь баг байхгүй болгочтой юм байна шүү дээ тий. Хүүхдээсээ илүү шашнаа харилж мэддэг чи юу гэсэн үг вэ тий. Тэгээд ингээд амар та нар ч гэсэн сонсол гайхаж байгаа. Тэгэхээр бидгээр ягаад энийг хүндэж ярих болсон бэ гэхээр ерөнхийдөө нөгөө мэдээж яриг аливаа шашинд сайн юм байна. Гэхдээ гүнзгий ингэж амар итгэхээр хүн амар буруу юм хийх гэдэг юм байна тий. Буруу юм байна бас. Тэгэл одоо энэ террорист хүмүүс гэдэг чинь ерөнхийдөө тий нөгөө лалын нөгөө буруу урсгалын амар итгэдэг. Тэгэл бурхныхаа төлөө л хийж байгаа зүйл байгаа байхгүй юм. Итгэлийнхаа нөгөө нэг үйлдэлээр хийж байгаа. Тэгэхээр тэр хүн мэдээж зүг зүгээр очиад амиа олохгүй нэгэл би бурхантай амьдрна гэж бодоод тэр бөмбөгийг дэлбэлээд ч гэдэг юм уу те нэг тэмлэн болж байгаа штэ. Тухайд тэгэж тиймэрхүү мессеж нөгөө хадам ээж маань амар ингээл сэтгэл санаагаар готраал бит хоёрлаа уурлал ингээл амар мессежүүдийг бичиж яхад тухай амар аагаад Брентон хараа ээж намайг байхгүй гэх юм бол битгий хаалгаа тайлаа. Тэгээд тухай амар гурван дахин энэ төрш. Тэг яаж яхад битгаар нэг гэмт хэрэгтэй нэвтрүүлэг. Одоо л зүг. Бүх юм сайхан болцсон байгаа учраас битгаар одоо өнөөдөр та нартай яриад байна тий. Тэгэхээр өнөөдөр бид нар хин нэг буруутгах гэж энэ бичлэгийг хийсэнгүү. Ерөнхийдөө зүгээр бит хоёр нэгдүгээр та нарт хэлмээр байна. Морны шашингаас гарсан. Тэгээ хоёрдугаарт зүгээр тий. Mormon churches бол нөө яг шилмээр байна. Ерөөсөө сүмэс эсвэл нөө өөр идгэлээс гарах нь зүгээр. Ерөөсөө нөө чи гацсан биш гэж юу? It's just like, don't feel stuck in whatever life you're in. Like, if you need to leave something, that's fine. And if you know somebody who wants to leave, like, just be supportive. Like, you know. Монголд гоё юм нь юу гэхээр нөгөө нэг юм байхгүй. Одоохондоо сүм залуу учраас 90 онд л орсон учраас нөгөө яг гэр бүлэрээ нөгөө нэг мэдж юу агаал хүүхдүүдээ Монгол хүмүүс чинь бас нөгөө нэг тэгж амар тархиа бас нэг ухаалгаад амар итгээд идэггүй. Ингээд тэгж итгэдэг хүмүүс бас байдаг л хэл та. Гэтэ ер нь хүүхднээс хүмүүс гарна гэвэл чи баг хүүхдэн дээрээс ингэж хэлэх хүн баг байхгүй. Тийм, ерөөсөө баг байхгүй. Тийм. Яг нь өөр Америкийн нийгэмд. Тэгээд энэ Америкийн шашин учраас амар гүнзгий. Тэгээ амар итгэдэг. Тэгээ бид хоёр хүүхдүүдээ л ерөөхдөө тийм байлаа сэртгэн гаргаж бид нар хүүхдүүдээ зөв ээж аа байж чадна. Бид нар эхлээд бид хоёр жоохон хүнийг тийм болгочт юм билээ. Ирээдүйн тодорхойгүй. Одоо ингээ морон биш мэ бид хоёр ямар хүмүүс юм бэ гэдэг ч юм уу те. Тэгэл ингээл тэгээ бид хоёр хүүхдүүдээ сайн ээж аа байж чадах юм уу гэдэг ч юм уу те. Шашингүй бол бид нар яана хоёулаа хоёр биендээ үнэн амьдарч чадах юм уу гэдэг ч юм уу. Нэг юм сонин хүнийг яг нэг тийм шашинтай амар юм юу болгочт юм билээ. Тэгээ бид хоёр юу бодсон бэ гэхээр хоорондоо ярилцаад хоёулынгийн харилцаа хийжээч шашин тэг заадаг учраас биш. Хоёулаа зүгээр л хоёр биендээ хайртай учраас тэгдэм байх. Юу хараад байгаа юм чи? Нэг зүйл жоохон. Надад ус би усаа. За, уусаа имэрхүү намайг хамшваш. Амир намайг шот. Бүр сайн ном тийм амар сайн юм заадаг. Тэгээ бүр чи. Наа. Тэрхэг хамшаад. За, брэнд юу гэж хэлдэг нэ гэхээр
нэг Book of Mormon-ыг байнга уншснаас олон хүмүүсийн мундаг бэлдсэн гоё номуудыг уншснараа битгаар бүр илүү сайн хүн байх амиг ойлгож авсан гэж хэлэх гээд байна. Битгаар хамтдаа ингээл хүүхдүүдтэй яаж сайн яаж авах гэдэг ном уншаал, гэрэлтэй яаж сайн болох гэдэг ном уншаал. Бас Mormon хүмүүсийг сайн амьдрах тусалдаг. Харин өөр юм бүр нөө иймэрхүү номнод тиймэрхүү тий бүр илүү хурдан илүү тусалдаг. Битгаар тэрийг бас амар ойлгосон. Тэгээд тий хин нэгэн үзэж байгаа хүн ямар нэгэн занцхан морны шашин биш. Өөр зөндөл төрлийн шашин байгаа шүү тий. Альва зүгээр шашинд орж байгаа бол эхлээд нөгөө нэг бас өөрөө тархиаж байгаа ажилуулад тий асуулт асуугаад тэр шашныхаа түүхийг сайн судлаад тэгээд ороорой. Яагаад гэвэл дэндүү хамаг амьдралаа, хамаг цаг хугацаа бүх зүйлээ зориулж байгаа бол эхлээд хоёр талын одоо интернетээс бити мэдээ хаар түүх бити судалцсан хүн бурхнаас л одоо асуу гэж байвал тэр чинь жоохон буруу болчихж байгаа байхгүй юу тий зүгээр зүр сэтгэлээ даг бурхнаас асуу зүгээр итгэдэг гэж тий итгэлээ хамгаал гэдэг байвал жоохон буруу л гэж бит хоёр ойлгож байгаа. Энэ амьдрал чи амар үн цэнтэй бэлэг тий ийм гоё амьдралыг ингээд ганцхан амьдрал хүнд ганцхан амьдрал юм ганцхан олдох амьдралдаа яагаад хүснээрээ ямар ингээд нүгэлгээл хүм алгаал хидаал явах гээд байгаа шүү тий хүснээрээ гоё юмд дарагдаж биш тий хайрцагнаасаа гарч ингэж гоё амьдрмаар байна. Тэгжээж хүн ер нь ад жаргал амжилт ч юм уу тий амжилт гэдэг нь одоо тий сайхан амьдралыг одоо мэдэрнэ штэ. Тэгэхгүй ингээл нэг юмар өдөрдүүлээл ингээл яг нохоо шиг ингээл нэг юм төтлүүлээл яваад ахаар чинь дотоод хүн яхаа аргагүй тэлж гарч ирдэг юм байна. Бит хоёр хувьдад яг л тийм л юм болсон тий. Юудлээ нөгөө нэг critical mind гэдэг чинь юу вэ? Яахан нэг юм. За монголоор critical mind юм байна. Logic ажлуулаад зүгээр одоо чинь critical thinking I think critically no logical. Бурхан биднэрт яагаад тарих өгсөн те? Бурхан биднэрт тархиа ажиллуул гэж тарих өгсөн. Тийм болохоор бурханы өгсөн бэлгийг бид нар бурханы эсрэг хүмүүс болоогүй шүү. Бид хоёр бурханд хэврэл итгэдэг, хэврэл бусдыг хайрлах те, бусдыг уучлах, бусдад сайхан сэтгэл гаргах гэдэг зүйлийг бид хоёр итгэдэг хэвээрээ. Also бас сайн хүмүүс байх ёстой гэж хэвээрээ итгэдэг. Бид нар баг адилхан амьдарч байна. Бас бид хоёрын өмнө итгэдэг байсан юм сүм юу заадаг байхаар зөвхөн яг жинхэнэ аж аргал сүмэслэр нь те та нар дэлхийгээс олж жинхэнэ аж аргалыг мэдрэхгүй дэлхий бол ингээ нүглээр дүүрэн гэл ингээл дэлхийн хүмүүсийг л амар гэж бодоол сүмийн хүмүүстэйгээл найзал сүмийн хүнтэйгээ суу те сүмийнхэнд ер нь хоорондоо ойрхон бай гэдэг зүйлийг тэгэхээр ингээд хүмүүс ингээд нөгөө нэг юмыг том ингэж нөгөө онголцтой тарихад open mind гэдэг чи одоо нөгөө нэг айгуу тийм чөлөөт сэтгэлгээтэй биш айгуу хаагдмал тэгэл яг л нэг номын дагуу амьдардаг болох гэдээс учраас бит хоёр өөрсдөө бол айгуу чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс. Брэнд ер нь натаас аваад илүү чөлөөт сэтгэлгээтэй болсон. Тийм. Намарсан байсан гэнэ. No, би чамтай сухаас намарсан хүн байсан. Агуу чи сайн хүн байсан. Тийм сайн харин бас жоохон хаалтмал жоохон бодолтой хүн байсан. Ерөөсөө чөлөөтэй биш. Тийм. Аз хүнтэй сууд. Блогера бараг шашин, politics, улс төр болохгүй юм ярьж байна. За. Болохгүй юм яриад хүмүүс загнуулсан ярьж байгаа. Надад миний морон бит хоёрын айгу хайртай найзууд зөндөө байгаа. Тэгэхээр юу бид нар нэг найзуудыгаа тий одоо юу гэдэг чинь үзэл бас мэдээж итгэж байгаа юм чинь бит хоёрыг одоо нэг юм нэг өөртөөх нь эсрэг байгаа юм шиг бас бодно бах тий уучлаарай яг тийм бит хоёрын одоо санаа нь бол тийм байсангүй бит хоёрын санаа зүгээр л өөртөөх нь жинхэнэ үзэл бодлоо чөлөөтэй л хуваалцгаалаа. Тэгээд тий бит хоёрын итгэдэгтэй адилхан итгэх та нар албагүй тий ямар шашинтай хүн байсан. Тэгээд ерөнхийдөө бит хоёрын зүгээр л бит хоёрын нөгөө туршлага ямар байсан гэдгээ л хуваалцгаа байна. Тэгэхээр хэцүү байсан. Бид нар итгэхгүй одоо мэддэггүй шашнаа ингээд яриад байвал бас буруу л та. Бусдын шашин хүндэл гэж ярьдаг тий. Тэгэхээр бит хоёр нэг юм буддагийн шашин сайн мэдхгүй байж ч юм уу тий нэг өөр сүмийн шашин сайн мэдхгүй байж тэрийг яриад буруугаа яриад байл хэцүү. Тийм шашин баг ийм биш. Тийм ерөөдөө юм биш. Бит хоёрыг амьдэрсэн, ойлгоцсон, биеэрээ мэдэрсэн тийм зүйлээ бит хоёр ярьж байгаа учраас энийг нэг амар хүндлэлгүй зүйл гэж бол бодохгүй байна. Яагаад ер нь тэг ингээд одоо чинь брэнд маань 2 жил номлол хийсэн шүү дээ. 10 жилээ төгсөөл $10,000 юг өөрөө ингээд ажил хийж хураасан мөнгөөрөө номлол Монголд очиад номлол хийсэндээ 2 жил. Коллежид 2 жил сурахын оронд 2 жилийг бурхан зориул ингээд номлол хийсэнтэй. Тэгтээ брэндинг үнэхээр итгэдэг байсан учраас бусад хүмүүс одоо энэ 92 дагаал гэж дуудуулаад ингээд яваад байгаа хүүхдүүд чинь хөрхий цалин аваад яваад байдаг юм биш. Итгэдэг зүйлээрээ өөрөө золиослоо гаргаад цаанаас нь сүм шаарддаг учраас те явж байгаа байхгүй юу. Тэгээ брэндинг итгэдэг зүйлээ бусдад ингэж хаалганд огч хуваалцдаг байсан байж одоо ягаад итгэл нь өөрчлөгдсөн чинь шашин хүндлэх хэвээр чимээг байх хэвээр тий. Одоо ингээд бит
хоёр итгэдэг зүйлдээ өмнө нь хийвэрээ учраас хэлж байгаа байхгүй. Тэгэхээр манай брендингийн номлогч сургаалын сонсч ирсэн хүмүүсээс байдаг л хэ чамаас одоо минь тухай сонсч ирсэн бас бидрийг үздэг хүмүүс донд те. Тэгэхээр Уушлаарай. мэдэн хэрэг бас яг хоёр юм аливаа зүйл хоёр талтай. Сайн ч юм байна, буруу ч юм байна. Тийм. Тэгээ өөрөө номлол хийгээгүй бол бид хоёр ерөөсөө Тэгээ ерөнхийдөө нөгөө хилчээл гэж бодлоо л да. Яг тэгвэл цаашдаа бит хоёр одоо нөгөө нэг бит хоёрыг нөгөө үздэг сүмийн гişүүд хүмүүс байвал те. Бит хоёрыг санаа нийлэхгүй бол уучлаарай. Тэгээ та нарын маань сонголт те би та нарыг сүмээс гар гэж хэлж байгаа юм байна шүү те. Гэхдээ цаашдаа чинь брендэн бит хоёр их сүмийн дээр зарчмын дагуу амьдрахгүй байнгут буруу илгэр жишээ үзүүлж энэ муу сүмийн гişүүд байна. Бас харах бай те. Бит хоёр зүгээр сүмээсээ гарцсан. Эсвэл бит хоёр шиг байдалд ороод ингээд өөрөө хувь хүн чинь зөрчилдөөс те. Ингээд аливаа гүнзгий ихтэгдэг шашиндаа ингээд гаргаад байдаг. Тэгтэл өөрөө ингээд яна би тамд очивол яна гэдэг айгаад ч юм уу те. Ингээд гацаанд орсон хүн байл. Миний бодлоор бусад сүмд явдаг хүмүүстэй ярилц те. Жохон гоё чөлөөтэй өөр ном чөлөөт ном унш тархиа арай нэг юм дэлхийдээ өөрийгөө нэг юм нийгэмшүүл те. Зүгээр л тэр одоо нэг хүрээлэлтэй байх биш те. За тэгээ өөр мэдээ гэхээр бит хоёр гэр бүлэрээ бидэд эх 7 хоног дэлхийн хамгийн ажиргалтай газар руу явах гэж байна. Монгол явах юм уу? Монгол явах. Оо. Монгол явчихсан сайхан л. Disney явна. Disney World явна. Хүүхдүүдээ аваад тэгээ хүүхдүүдээ аваад эх 7 хоног бид нар Disney явахаараа гой влог хийгээд тэгээ цаашдаа гой влогуудаа хийсээр байх болно. Одоо ингээд буцаад итгэвтэй влогд орж байгаа. Энэ бичлэгээрээ танилцтайгаа юу хастаа? Зөндөө эмзэг сэдв, vulnerable сэдв ярьдаа танилцтайгаа. Тэгээд бас нэг зарим нэг юм магадгүй тусалсан байж магадгүй гэж бодож байна. Гэрээ тийм хөө. Дараагийнхаа влогороо бүгдээрээ дараагийн бичлэгэндээ 3 сарын дараа. Тэгээд ерөнхийдөө нөө дараагийн бичлэгээр 3 сарын дараа уулзцгаая. Нөгөө зүгээр нэг Christmas-ийн бичлэг дараагийн бичлэгээр оруулъя. Christmas-ийн бичлэг байгаа. Тэгээд тэрийг бид нар хадмууд гүгээрээ тэмдэглэсэн Christmas-ийн бичлэгийг. Харин тийм. Яг удаа Christmas-ийг cancel. Тий, Christmas-ийг тасалсан. Тий. Бид тэрийг ерөөсө харж чадахгүй байна. Тэгээд хадам аавал нөгөө брендинг эдүүтэй хамт манай хүүхдүүд бэлгээ авчраад онгоолгуулаад тэгээд хадам ээж маань бүр тий ерөөсө бидний чадахгүй гэдэг. Тэгээд бид Christmas-аа хадмууд гүгээрээ анх удаа тэмдэглэсэн. Манай үеэлүүд ирсэн Чикагоогоос нөгөө шинэ нэгэн бишээ. Нөгөө New Year's шинэ жилийн өдөр тэгээ бид нар хамтдаа гоё тэр хэдтэйгаа манай үеэл маань тий үеэлүүд маань Brent's Vibe маань support хэрэгтэй гэдээ бид эдийг сэтгэл нагаад дэмжиж гэж хамт байсан. Нааши минийхөө пишээ гинэ хараа. Эхмэр банд хаалтя. Нааши минийхөө ер нь өөрийн бодлоо өртөөл зөв тий. Тэгэхээр та хэд маань ч гэсэн бид хоёрын бичлэгээс авахын аваад хаяхын хаяа зөв ойлгоорой. Бид хоёр ярьтаа за баяртай гэчихэл тэгээ шинэ юм яриад тэгээ дахиад ярьж ирсэн юм бахан тавчлаа. Сайхан юм эдит хийх юм да. Энэ лайв бичлэг байсан бол хүмүүс бүр яа боли гарыг. За баяртай. Баяртай. 3 сарын дараа уулзъя. Хацаа. Дараагийн бичлэг удахгүй орно. Тэснэ явж ирээд авах юм. Тэгээд тэрний дараа ингээд бичлэгүүд арайхаа оруулаа. Bye.